Гэнтийн ослын даатгал нь даатгалагчийн амнаас эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд хөндлөбөр олгогддог. Бүх төрлийн гэнтийн ослын эрсдлээс хамгаалсан даатгалын бүтээгдэхүүн байгаа. Гэнтийн ослын даатгалын гол ач холбогдол нь гэнтийн ослолд өртсөн даатгалагчийн эмчилгээ хийлгэж байгаа хугацаанд орлого тасалддаг. Тухайн орлогыг тодорхой хэмжээнд нөхөх зорилготой ийм даатгалын бүтээгдэхүүн байгаа. Гэнтийн ослын даатгалын үнэлгээ нь даатгалагч нар гэрээгээр харилцан тохиролцож тогтоодог. Жишээ нь 10 сая төгрөгийн нэг ажилтны юм уу одоо нэг даатгалагчийн 10 сая төгрөгийн үнэлгээтэйгээр даатгалын үнэлгээ тогтоолоо гэж бодоход тухайн үнэлгээнээс даатгалын хураамж тооцогдно. Мөн хөндлөлбөрийн одоо хоногт ногдох хөндлөлбөрийн хэмжээ маань тухайн үнэлгээнээсээ тооцогдож хөндлөлбөр бодогддог байна. Жишээлх юм бол хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаа буюу 1-ээс 90 хоног бүтээн имжлүүлсэн тохиолдолд тухайн даатгалагчийн одоо эхний 45 хоногт нь үнэлгээний 0.3% тэнцэх буюу одоо 10 сая төгрөгийн үнэлгээтэй бол хоногт 30 мянган төгрөг. За 46-аас 90 дэх хоног дээр 0.5%-аар буюу хоногт 50 мянган төгрөгийн хөндлөлбөр авах боломжтой ийм даатгал байдаг. Хөндлөлбөрийн хэмжээ мөн одоо хөдөлмөрийн чадвар түр алдснаас гадна хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдсан тохиолдолд даатгалын гэрээнд заасан хэмжээгээр хөндлөлбөрийг хэмж олгодог байгаа. За мөн одоо хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан эсвэл нас орсон тохиолдол дээр одоо арга эртэн эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тухайн даатгалагчид үнэлгээний 100%-аар тооцож хөндлөлбөрийг олгодог байгаа.